За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Зулагийн хуулийн зөвлөгөө өмгөөлийн үйлчилгээ хуудаснаас богино хэмжээний видео бичлэгээр уулзаж явж байгаа. За тэгэхээр энэ удаагийнхаа видео бичлэгээр хэргийн хариаллын талаарх ойлголтыг өгье гэж бодож байна. За тэгэхээр хэргийн хариал гэдэг маань юу юм бэ бас гайхчихж магадгүй. За тэгэхээр хэргийн хариал гэдэг маань та жишээлх юм бол энгийн үгээр тайлбарлах юм бол та хэн нэгэн хүнд холбогдуулаад хэмжил гаргах гэж байлаа гэж бодоход аль дүргийн шүүхэд гаргах вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. За энийг л хэргийн хариал гэж яриад байгаа. За жишээлх юм бол та иргэн гээгээс мөнгө гаргуулахаар шүүхэд хэмжил гаргахаа төлөвлөсөн байлаа гэж бодъё те. За энэ тохиолдолд бол иргэн гээгийн амьдарч байгаа харьяа дүргийнхэн шүүхтүүл та хэмжил гаргана. Иргэн гээ Баянзүрх дүүрэгт амьдардаг бол Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бол хэмжлийг гаргаж болох нэ гэсэн үг. За ерөнхийдөө бол хуулийн дээр юу гэж заасан байдаг вэ? Хуулийн хэллэг нь юу байдаг вэ гэхээр хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол хариуцагчийн амьдарч байгаа харьяа дүргийнхэн шүүхэд бол хэмжлийг гаргана гэж заасан байдаг. Тэгэхээр энэ саяны хэлсэн одоо хуулийн үг хэллэгээр бол ерөнхийдөө одоо хоорондоо гэрээгээр тохиролцоод одоо сонгон нарийн дүргийн шүүхэд хэмжил гаргаж гэдэг юм уу те арбитрийн шүүхээр шийдвэрлэнэ л гэж заагаагүй бол одоо хариуцагчийн амьдарч байгаа харьяа дүргийнхэн шүүхэд бол хэмжлийг бол гаргах боломжтой байна гэсэн. За хэрвээ хариуцагч нь хуулийн этгээд байх юм бол хэмжлийг тухайн хуулийн этгээдийн одоо ажил хэрэгэ байнга явуулдаг эсвэл удирдах байгууллага нь байдаг газрын шүүхэд бол гаргана гэж заасан байдаг. За энийг бол ингээ өөр тайлбарлах юм бол жишээлх юм бол та нэг компаниас одоо ямар нэгэн байдлаар төлбөр мөнгө ч юм уу те эсвэл ямар нэгэн материал ч юм уу ямар нэгэн байдлаар хэмжил тэр тухайн компани холбогдуулаад хэмжил гаргах гэж байлаа гэж бодоход тухайн компанийн ажил хэрэгэ байнга явуулдаг эсвэл удирдах газрынхаа шүүхтүүлд хэмжлийг бол гаргаж болох нэ гэсэн үг. За хэрвээ хариуцагчийн хаяг мэддэхгүй тохиолдолд яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. За тэгэхээр хариуцагчийн хаяг оршин суугын хаяг нь мэддэхгүй байгаа тохиолдолд бол шүүхэд тухайн хариуцагчийг гэрэн сурвалжлуулахаар бол хэмжлийг бол гаргаж болдог байгаа. За энэ ажиллагааг бол шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрийг гаргаад хариуцагчийг гэрэн сурвалжлах шийдвэр юм уу захирамж гаргадаг. За энэ ирж олох ажиллагааг бол одоо харьяа цагдаагийн байгууллага бол хийж гүйцэтгэдэг байгаа. Гэ хаягийг нь олж тогтоож өгдөг гэсэн үг. За 3-дугаарт бол нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг төсвөрийн хариалт гэсэн ойлголт бол гарч ирнэ. За жишээлх юм бол энд юу яригдах вэ гэхээр яг бусдын амь бие эрүүл мэндэд учруулсан одоо хохирлыг нөхөн төлөвлөх тухай хэмжлэлийг бол сонгох хариалттай гэсэн үг. Эсвэл нэхэмжлэгч буюу тухайн одоо би хэмжил гаргаж байгаа бол өөрийнхөө амьдарч байгаа харьяа дүргийнхаа шүүхэд гаргаж болно. Эсвэл хариуцагчийн буюу одоо тухайн мөнгө авах гэж байгаа хүнийхээ харьяа дүргийнхэн шүүхтүүл гаргаж болно. Энэ нь сонгох хариалттай гэсэн үг байгаа. За жишээлх юм бол энэ маргаан дээр хөвчлээ юу байдаг вэ гэхээр зам тээврийн ослын улмаас тухайн одоо хүнд учирсан хохирлоо жишээлх юм надад учирсан хохирол байлаа гэж бодоод би тухайн одоо хэрэг маргааныг одоо шүүхэд хэмжил гаргахтаа өөрийнхөө амьдарч байгаа харьяа дүргийнхаа шүүхэд юм уу эсвэл хариуцагчийн амьдарч байгаа харьяа дүргийнхаа шүүхтүүл гаргаж болно гэсэн ойлголт юм аа. За тэгэхээр энэ түргээд бичлэг маань өндөрлж байна. За энэ удаагийн бичлэг таалагдсан бол та баярлалаа гэсэн комментиг доор үлдээгээрэй. Мөн бус хэрэгтэй хүнд нь түгээгээрэй. За мөн хуулийн зөвлөгөө өмгөөлийн үйлчилгээ хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой. За одоо хуулийн зөвлөгөө зулагийн хуулийн зөвлөгөө өмгөөлийн үйлчилгээ хуудасны чатаар ороод холбогдоход болно. За нэг удаагийнхаа хуулийн зөвлөгөөг бол 30,000 төгрөгөөр өгдөг байгаа. За ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.